Шүүхийн шийдвэрт бол итгэлтэй байгаа юм байна шүү дээ. За шүүхийн шийдвэр итгэлтэй гэдэг дээр чи айгүй нюанстай шүү. Ямар нюанс байдаг вэ гэхээр шүүх бол нийгмийн харилцааны хүрээнд бол эцсийн шийдвэр л байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэр зөв гарсан уу буруу гарсан уу гэдгийг иргэд хэлцэхгүй уучлаарай. Шүүхийн шийдвэр гарцсан даган мөртөнд биелүүлнэ. Энийг хууль дийлэх зарчим гэдэг тийм. Философийн хувьд шүүх хизээч эцсийн үнэн байж бол чаддгүй. Яг гэвэл хүн хүнээ шууж байгаа учраас тийм үү. Тэгэхээр энэ агуулгаараа болвол хоёр өөр утга санаа байна. Гэхдээ энэ эцсийн үнэн байж чаддгүй гэдэг философийн энэ сул талыг нөгөө талд нь иргэний одоо нийгмийн байгууллага дээр яаж одоо тэнцвэржүүлдэг вэ гэхээр одоо шүүхийн шийдвэр эцсийн үнэн л гэдгийг эцсийн шийдвэр гэдгийг үнэн биш үү? Эцсийн шийдвэр гэдгийг одоо хууль дэдэх зарчмаар зохицуулдаг. Одоо шүүхийн шийдвэр бурууч гарч болно, зөвч гарч болно, аль болох зөв талд нь шийдэхийг ирмэлцдэг тийм ээ.